Сэлэн голын сав газрын захиргаанаас өнгөрсөн 7 хоногт аймгийн байгаль орчин аяж жуулчлалын газартай хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Энэхүү гэрээний хүрээнд Орхон аймгийн хэмжээнд гадаргын усны тоо бүртгэлийн ажлыг зохион байгуулахар болсон байна. Мөн дээр нь усны их өсвөлтэй гүний холбоотын судалгааг шинжилэн гаргаж ашиглалтаа эзэмшихтэй эсрэг тодорхойлон иж бүрэн хаягдуулах ажлын гэрээг бас байгуулсан байгаа. За энэ ажлууд маань одоо ингээд энэ 5 сарын 1-ээс эхлээд хийгдэн. За энэ ажил маань Баян өндөр сум, Жаргалан сум хоёрынхаа одоо энэ холбогдох мэрэгчлэтнүүд багийн ажлын албатай ингээд хамтарч үүсгэхээр байгаа. За ингээд Баян өндөр сумынхаа байгаль орчны асуудал хариуцсан мэрэгчлэлтэй уулзаад одоо хөдөлгөөн яаж хийхээр ажиллаад тохирсон байгаа. За ингээд дараа нь Жаргалан сумынхаа тагаач уулзаад ингээд ажиллаа хийнэ. Энэ ажлыг хийж үүсгэнэ. За мөн дээр нь одоо энэ манайх байгууллага 2017 онд хийсэн байт юм аа. Юу энэ гүний ходог энэ нөхөн жарлангийн хамаарлын судалгаа хийсэн байт. Их залуу хэсэгт энэ дээрээс нэг Мон 23.01 ходог байдгүй дандаа гүний усаар ус авч яадаг газар. За энд хийхэд бол гүний усууд маань нэлээ гүний hodгуудын маань усууд бас нэлээ бохирдолтой гарч ирсэн байдгийн. За энэ чиглэлээр манай байгууллага 2017-18 онуудад энэ одоо энэ хөрсний цэгэн бохирдуулагчийг бууруулах зорилгоор энэ стандартын шаардлагын хангасан нөхөн жарлангуудын барихтлаар иргэдэд нэлээдгүй сургалт явуулсан боловч энэ маань бас нэгтэй үр дүнтэй байхгүйсэн. За тэгээ одоо энэ чиглэлээр бас бид нар эрүүл мэндийн газартай хамтраад эрүүл мэнд цэвэр аюулгүй орчин аяны хүрээнд манай байгууллагын зүгээс бол стандартын шаардлага хангасан одоо энэ нөхөн жарлан энэ ерөнхий ариун цэврийн байгууламжийн асуудлаар ингээд сургалт явуулахаар бас төлөвлөгөө гаргасан байж байгаа. Хөрсөн агаарт засагдсан хорт бодис утаа, тортог, газар дээрх хураа, нойтон хог хаягдлаар бохирддог. Ялангуяа хүн амьтны хатуу ба шингэн хаягдал, ургамлын үлдэгдэл, ахуйн ба үйлдвэрийн бохир ус зэрэг нь бохирдуулагч их үүсвэр болдог. Иймд гэр хорооллын айлууд эко ариун цэврийн байгууламж барьснаар хөрсний бохирдол буурахаас гадна гүний усны бохирдол буурах юм а. Ингэснээр халдварт өвчлөлч мөн буурах сайн талтай. Учир нь дулааны удирдал эзний халдварт өвчлөлөө нэмэгдэхийн нэг шалтгаан нь хөрс болон гүний усны бохирдлоос болдог байна.